Үзэсгэлэнтэй хөвсгөл нутгийн төмөндөө өдрийн төргий Хоймор хотын хөгжил малчин иргэдийн амьдралд ямар бодлого, ямар шийдвэр хэрэгтэй байгаа талаар хүргэдэг шийдэл цаг үеийн нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Уламжлалт ёсоор улсын их хурал дээр хэлэлцсэн асуудлаас үргэн за энэ 7 хоногт төрийн эрх барих дээд байгууллага 2016 оны улсын их хурлын сонгуулийн тойрог хуваалаа. Гэхдээ эрх баригч нам өөрсөддөө ашигтай байдлаар тойрог хэсгийг хуваасан нь чуулганы хуралдаанд ширүүхэн маргаан өрнөллөө. Улсын хурлын сонгуул 76 жижигрүүлсэн тойрогоор явагдана. За бүхэлдээ мажоритар буюу шууд сонгох сонголттой байх юм а. Харин тойрог хуваахдаа хүн ам газар нутаг засаг захиргааны нэгжид тулгуурласан байна. За энэ зарчим зарим газар алдагдсан байгааг улсын хурлын гишүүд хэллээ. Тухайлбал Булган аймаг 61 мянган хүн амтай 16 сум бий. Харин өмнө говь 60 мянган хүн ам за 15 сумтай. Засаг захиргаа хүн ам гээд ойролцоо байхад өмнө говь 2 мандаттай Булганд 1. Тэгэхээр тойрог тогтоох ямар зарчим баримтлсан нь ойлгомжгүй болж байгааг гишүүд шүмжиллээ. За яг ийм асуудал говьалтай Сүхбаатар, Увс, Дорнод зэрэг аймагуд дээр байгаа нь гишүүдийн дунд маргаан дэгдээс юм а. За одоо гол зүйл рүү оръё. Хөвсгөл аймаг энэ сонгуулиар 3 мандаттай байна. Өөрөөр хэлбэл 3 гишүүн сонгогдно гэсэн үг. Гэтэл тойрог доторх нутаг дэвсгэрийн хуваарлалт ойлгомжгүй байгааг нутгаас сонгогдсон гишүүд хэллээ. Хамгийн арын сум, хамгийн урд сумтайгаа 1, аймгийн төвд ангаараа 1 тойрог, голын наан цаана байгаа хэсэг 1 тойрог гээд зөвхөн эрх баригч нарт ашигтай байдлаар хийсэн нь гишүүдийн бухимдлыг төрүүллээ. Та нар маань одоо нэрээ яг юу хийчих вэ? Сүүлийн үед нэг телевизээр нэг залуу би юу хийчих вэ гэдэг нэг видео гараад байгаа шүү дээ. Тэрэн шиг та нар маань одоо нэрээ юу хийчих вэ? Та нар одоо ичиж амьдраач. Мэдээж зарчимгүй улсуудаас зарчим нэг үнэхээр хэцүү байна. Одоо хөвсгөлийн 130 мянган иргэдийн төлөөлөл сая даваа сэрэн гişүү үг хэллээ. Одоо хөвсгөлийн иргэдийн хөвсгөлийн нутаг дэвсгэрийг энэ Фортуна гэдэг хүн, энэ Гонжигдорж гэдэг хүн зурдаг болсон юм уу? Одоо ардсан намаас нэр дэвшигч өөрчлөгдсөн учраас ингэ зураг зурж ямаа гэдэг ийм ичихгүй юм яриа сууж шүү дээ. Хөвсгөл ардсан нам л ялах хэрэгтэй юм уу? Тэрний тулд ийм нутаг дэвсгэрийн ийм хуурилтууд хийх хэрэгтэй юм. Одоо тэгвэл зэмээрээ сонгуулийнхаа ерөнхий орог татан буулгая л да. Энэ сонгуулийн ерөнхий ороо гэдэг чинь бие даасан хараа тус байгууллага байна гэж ярьдаг үстэй. Одоо энэ авилгалтаа тэмцэх газар өчтөр даргын томилж чадахгүй бүлгийн дарга нь орж ирээд завсарлага аваад гар. Тэгвэл тэр авилгалтаа тэмцэх газар татан буулгая. Энэ сонгуулийнхаа ерөнхий орог татан буулгая. Ерөнхий сайд нь 7 хоногийн дотор эрүүл мэндийнхаа сайдыг тавина гэдсэн өргөн барьсан. Ерөнхий сайдынхаа эсрэг та нар өчтөр орж ирээд эрүүл мэндийн сайдыг унгаалт тавьдаг шүү дээ. Ийм зарчимгүй, ийм ичих хүчрхайгүй болцсон юм уу та нар? Ард түмнээс та нар сонгогдно үстэй. Эсвэл ард түмний сонгуудыг та нар ингэж үгүйсгэж юм уу? Саналыг үгүйсгэж юм уу? Нэг чон борооноор гэдэг шиг. Хинд юунд найдаад та? Ямар их дээрлэхүү болцсон юм? Ямар их ичих хүчрхайгүй болцсон юм? Ямар их бяртай болцсон юм? Ичиж амьдрал төсөмөр. Одоо хэдгээр зуунд бид нар амьдарч байгаа вэ? Нөгөө нэг дээр үед нэг угсаа залгамжлсан улсуудад нутаг дэвсгэр тааваж нэг зах хязгаарыг зурж өгдөг байсан шиг одоо хөвсгөл дэвшиж байгаа ардсан намын гишүүдэд зориулж Гонжигдорж Фортуна гэдэг хүн зурдаг болсон юм байна. Хөвсгөлийн ард түмний хувь заяаг энэ нутаг дэвсгэрийг хөвсгөлчүүд бид нар 4 тойрогтой байсан. 4 мандаттай байсан. Энэ 4 мандатын чинь бүх уламжлалыг хадгалаад сонгуулийн ерөнхий ороо өргөн барьсан байна шүү дээ. Тэгээ сонгуулийн ерөнхий хорооны зургийг ингээд өөрчлөө дөрвөн гишүүн зураа суудаг та нар эндээс ичилдэ. Даваа сүрэн битэрийн ардсан нам дэр нь яг яац юм? Та нарын гарт нь орсон өргөс, нүдэнд нь орсон шороо болцсон юм уу? Та нар ингэж хөвсгөлийн ард түмнийг довомжилж болохгүй. Энд хөвсгөлийн ард түмэн, Монголын ард түмэн 6 сарын 29 гэдэг өдөр сонгуул өгнө. Энийг бүү мартаарай. Сонгуул өгнө. Энийг бүү мартаарай. Хэдэл биелэх гэдэг. Тэг ямар үндэслэлээр энийг хувааж байгаа. Одоо сонгуул нэгдүгээрт нь сонгуулийн ерөнхий орооны улсын хурлд өргөн барьсан хөвсгөлийн тойргийг хуваасан энэ зарчмыг эхлээд сонсч байна нэгдүгээрт. Зарчмыг сонсч байна. Хоёрдугаарт нь сонгуулийн ерөнхий орооны өргөн барьсан энэ тогтоолын төслийн хөвсгөлийн хуурьсан энэ хуурийг ямар үндэслэлээр өөрчилсөн гэсэн энэ сандыг гаргасан энэ гишүүдээс ямар зарчим барьсан гэдэг энэ зарчмыг сонсч байна. Та нар ич. Хараа ингэж хувааж байгаа байхгүй юу? Ингэж хувааж байгаа байхгүй хөвсгөлийг. Сонгуулийн ерөнхий орооны хуваасан зарчим нь өнөөдөр энэ байна. Тэгэхэд хөвсгөлийг та нар ингээ те өчтөр дээр ардсан намын дарга нь сонгуулийн ерөнхий орооны хуваарлсан хуваар нь надад таалагдахгүй байна гэж хэлсэн гэлээ. Ямар хичгээ болцсон улсууд вэ? Эсвэл та нар одоо ард түмнийг дүлий гэж бодоод байгаа юм уу? Ард түмнийг дүлий сохор гэж бодоод байгаа юм уу? Одоо би та нарын ингээд энэ санал өгж байгаа энэ саналыг чи хөвсгөлийн ард түмэнд би шууд зургийг аваад явуулна.
Өнөөдөр би ардсан нам дотор шудраг гишүүд байгаа гэж бодож байгаа шүү. Тэмүүжин гишүүнийг би шудраг гэж бодож байгаа. Батчимэг гишүүнийг би шудраг гэж бодож байгаа. Эс Тэмбэрл гишүүнийг би шудраг гэж бодож байгаа. Яг одоо ингээд энэ 10 гишүүний чинь одоо ингээд та нар олон хуудад хүчнэдэд коноптод байгаа энэ зургийг аваад би үсгэлийн ард түмэнд тавина. Хөргүүлнэ. Би ардсан намыг тэр чигээр ийм луурчд чир чигээр ийм ичх булчиргаагүй болсон гэж бодоагүй. Энэ намд би ухаалаг, энэ намд ийм шудраг гишүүд байгаа гэж бодож байгаа. Би одоо ингээд хараа сууж та нарын санал хураалтыг төлөөлж байгаа. Би одоо энийг саналаа хэлээд энийг сонгуулийн ерөнхий оргоор нь байгээд ингээ яагаад явж болохгүй. Энэ чинь 130 мянган хүний ирэхэд халдж байгаа үйл явдал биш үү? Бүхэл бүтэн нам. Тэгвэл энэ дээр нэг юм бодороо та бүгд. Михт михэндээ гэдэг болзошгүй шүү. Ингэж хуваагаад одоо ардчсан нам хөвсгөлд ялчна гэж байгаа бол тийм байхгүй шүү дээ. Ёстой тэр бол нэр нөгөө нэг үг гэдэг чинь гордсон голондоо гэж яг тийм болно. А зүгээр ингээд сонгуулийн ерөнхий орооныхаа зарчмыг бариад ард түмнийхээ санал хүслийг харгалзаад ингээд явсан бол иргэд саналаа өгтөө хүртэл бас нэг сэтгэл одоо сайхан сонгуульд оролцсон шиг саналаа өгнө шүү дээ. Тийм хийгээ хайчгаар чинь өмнө ч учраа одоо нэг олж ядаж яасан улсууд ч одоо бол бүр хачин бол гайчиж байгаа. Арчил гэдэг нэрийг одоо намынхаа нэрийн зүүчээд тэгчээд энэ чөлөө тарьдсан сонгуулийнхаа зарчмаас бас хазаасан тэр одоо уламжил болсон сонгуулийн тогтолцоог нь эвдээд ингээд 3 4 хүн сууж ийн гэдэг бол тийм сайн зүйл бол биш баха гэж. Тэгэхээр энийгээ бас би энэ санал гаргасан улсууд энэ намын нөхдөд татаад авчаач гэж хүсэж байна. За ингэж зохион байгуулсан нь сонгуульд ялахын тулд хит улаарсан үйлдэл болж байгааг Монгол Ардын намын гишүүд шүүмжиллээ. Хинтигээс Увс аймаг газар нутаг хүн ам засаг захиргааны нэгжээр олон хэрнээ адил мандаттай. Өөрөөр хэлбэл энэ тойрогт сонгогдож чадахгүй байх магадлалтай Гарамгаабаатар гишүүн өөртөө боломж хайж 3 болгосон гэж нэмд орж гишүүнч хэллээ. За үүнийг бүс нутгийн хөгжил эзэн Чингис хааны өлгийн нутаг учраас гэж тайлбарласан нь Ширүүхэн Маргаа дагуулсан юм. Та бүхний ярьж шүтэж өөрсдийнхөө чэжийг балвардаг Чингис хааны төрс нутаг. Олон юм ярихгүй шүү мэдээ. Чингис хааны төрс нутаг. Та нар бүгдээрээ Чингисийн үр сад гэж ярьдаг баха. Тэгвэл тэр төрсэн газар нь. Гэхдээ энэ сүүлийн 1 жилийн хугацаанд л нэг хурал гишүүд өөртөө зориулж хууль гаргадаг, тэрнийг баахан өмөөрдөг ийм л боллоо. Өршөөлө хуулиас эхлээл. Одоо энэ тойрог моргийн томон дээр ч юм бол дарга нарын захиалгал явж шít. Одоо тэр хинтэд 76 мянган хүнтэй байхад 3 тойрогтой болгоё гэж ороод ирж байна. Гарамгаабаатарын захиалгал байгаа шít. Чи арай худлаа гэж хэлэхгүй байлгүй. Та нар юугаар ч энийг тайлбарлаж чадахгүй шít. Энэ одоо төрийг хөвчилж байгаа юм байна л да. Сонгуулийн тойрогуудыг хөвчилж байгаа юм байна л да. Тэгээд өөрт нь санал өгөхгүй гэж үзсэн хэсгийг өсөргээд ийм л юм хийгээд оруулаад ирж шít. Тэр даалгаврыг та нар биелүүлж шít. Биелүүлж шít сонгуулийн хорооныхаа та нар битээ худлаа хэлээд байгаа ш. Ингэж ялалт байгуулна гэж тооцож байгаа бол нэг үгүй үннээ хэлэхэд бол жоохон эндүрч ах шиг байна. Тэгдэг л дээ. Ихэнх гишүүд Улаанбаатартад амьдардаг. Улаанбаатартад амьдардаг хүмүүсүүд бол нэг мэдээлэл аваад тэр нэг тойргийг тооцохороо нэг хэдэн хүн таньдаг хэдэн хүний харахаараа за би тэнд л илүү санал авах юм байна. Тэндээс л илүү санал авчвал тэр тойрог надад орчвол тэр сум надад орчвол би ялах юм байна гэж тооцдог. Амьдрал дээр тийм байдгүй шүү дээ. Тэрийг та нар мэднэ. Тийм учраас бол нөгөө Бадарчин баярлах болоогүй гэдэг шиг баярлах болоогүй. Цаг хугацаа уралт чинь байгаа. тэгээд энэ төр ийм арчаагүй, ийм дорой, ийм сул болсонд л үнэхээр их харамсаж байгаа. Төрийг ийм болгосонд нь бас их харамсаж байгаа. Яг хөө ардсан намын гишүүд зарчимгүй амьдарч чаддаг байх. Гэхдээ Монголын төрийг ингэж зарчимгүй болгож болохгүй шүү. Монголын төрийг ингэж зарчимгүй болгож болохгүй. Сая их хурлын дараа хэлж шít. Сонгуулийн ерөнхий хороо оруулж ирсэн гэж. Тэгвэл сонгуулийн ерөнхий хороо оруулж ирсэн энэ хуулийн заалтыг энэ тогтоолыг тэгвэл ягаад тэр төрийн байгуулалтын байнгын хороо энэ их хурл нь ягаад батлахгүй байгаа. Сонгуулийн ерөнхий хорооны оруулж ирсэн бүх тэр хуваарлсан, тойрог хуваарлсан тэр бүгдийг зөвхөн ардсан намын 4 гишүүн сууж байгаа л зурлаа шүү дээ. Өөрөө хүснээрээ зурлаа шүү дээ. Ардсан намын бүлгийн дарга бол өөрийнхөө тойрог дээр тойрог нэмүүлж болдго юм байна. Сонгуулийн ерөнхий хорооны оруулж ирсэн энэ 4 гишүүн сууж байгаа л зурлаа шүү дээ. Өөрөө хүснээрээ зурлаа шүү дээ. Ардсан намын бүлгийн дарга бол өөрийнхөө тойрог дээр тойрог нэмүүлж болдго юм байна. Сонгуулийн ерөнхий хорооны оруулж ирсэн энэ 4 гишүүн сууж байгаа л зурлаа шүү дээ. Өөрөө хүснээрээ зурлаа шүү дээ. Ардсан намын бүлгийн дарга бол өөрийнхөө тойрог дээр тойрог нэмүүлж болдго юм байна. Сонгуулийн ерөнхий хорооны оруулж ирсэн энэ 4 гишүүн сууж байгаа л зурлаа шүү дээ. Өөрөө хүснээрээ зурлаа шүү дээ. Ардсан намын бүлгийн дарга бол өөрийнхөө тойрог дээр тойрог нэмүүлж болдго юм байна. Сонгуулийн ерөнхий хорооны оруулж ирсэн энэ 4 гишүүн сууж байгаа л зурлаа шүү дээ. Өөрөө хүснээрээ зурлаа шүү дээ. Ардсан намын бүлгийн дарга бол өөрийнхөө тойрог дээр тойрог нэмүүлж болдго юм байна. Сонгуулийн ерөнхий хорооны оруул
Ардсан намын дарга байсан хүн хувь заяатай хүн увс дээр очиод өөрийнхөө дуртай сумуудыг сонгож авч болдго юм байна. Ингэж Монгол төрийг та нар арчаагүй болгож болохгүй. Ардсан намын хүн хөвсгөл сонгогдох гэж байна. Гэхээр нэг өөр зурдаг. Манай ардсан намаас нэр дэвшигч солигчлаа гэхээр дахиад нэг өөр зурдаг. Ингэж байж болохгүй шүү дээ. Та нар өнөөдөр Монголын ард түмний сонгогдох сонгуулийн зургийг зураа сууж их баярлж явах шиг байна. Гэхдээ Монголын ард түмэн та нарын хувь тавилангийн зургийг зурна шүү гэдэг би хэлье гэж бодож байгаа. Хэлье гэж бодож байна. Ямар зарчим байгаа юм бэ та нар? Гурван зарчим гэж бид нар тохирсон шүү дээ. Хүн ам, газар нутаг, засаг захиргааны нэгж гэж. Тэгээ ийм зураг зурчаа суухаас ичээч. Яасан ичих учрахаагүй болсон юм бэ? Ингэж их хүч төрж, яасан их бяртаа болсон юм? Яасан их тэнхээтэй болсон юм? Ард түмнийг та нар ингэж доромжилж болохгүй шүү дээ. Ард түмэн та нарыг улс орныг хөгжүүлээрэй гэж олуулаа болгосон гэж бодож байгаа. Гэтэл та нар өнөөдөр хууж ёсыг уландаа гიშх гэж олуулаа болсон байна шүү дээ. Шудраг ёсыг уландаа гიშх гэж та нар олуулаа болсон байна шүү дээ. Ард түмнийг ингэж дэндүү басамжилж доромжилж шүү дээ. Говьалтаан засаг дарга, говьалтаан ардсан намын дарга нь их хурлын даргатай нийлээд тэгээ говьалтыг нэг болгоно гэд ингээл шийдчихдэг юм байна. Өчигдөр нуух юм байхгүй шүү дээ. Ардсан намын даргын үүдэн дээр бүх аймагуудын ардсан намын дарга нар нь ирж байгаа л энэ бүх зургуудыг коридорт зурж ирсэн шүү дээ. Ингэж төрийг сул дорой болгож төрийг ингэж басамжилж болохгүй. Болохгүй. Чон бороноор гэдэг шиг үлгэр болж байгаа байхгүй. Чон бороноор гэж. Энэ сонгуулийн хууль чинь бол Монголын ард түмэн сонголтоо их Монголын ард түмний сонгуулийн хууль гэж би бодож байгаа. Тэрнээс биш ардсан намыг сонгуульд ядуулах хууль гэж би өсөө бодохгүй. Гэтэл та нарын өнөөдрийн авирж байгаа ааш энэ жаяг чинь ямар хуу арчаагүй байдалд оруулсныг та нар өнөөдөр харж байгаа шүү дээ. Би ганцхан хөвсгөл гэж ярмааргүй. Та нарын хөвсгөлийн хуваасан тойргийн зургийг надад ямар ч тойрог яаж зурсан даваас хөрөн битээр нэг өрсөлдөх эрх нь байгаа байх гэж бодож байна. Хөвсгөлийн 130 мянган иргэдэг төлөөлөө сууж байгаа хоёр гишүүнээс нь нэг ч үг асуухгүйгээр Портуна гэдэг хүн зурдаг, Гонжиг дорж гэдэг хүн зурчаад гэж шүү дээ. Тэгээ ичгчгүй банкны орон дээр ямар ч үг хэлж чадахгүй сууж байхгүй. Тэгвэл одоо энэ сонгуулийнхаа ерөнхий орог цөмөрө татан буулгая л та. Ийм сонгуулийн ороогоор сонгуулийнхаа ерөнхий орооны оруулж ирсэн тогтоолыг баталж чадахгүй бол ийм сонгуулийн ороогоор яах юм? Ерөнхий сайдынхаа оруулж ирсэн та нар эрүүл мэндийн сайдыг өчтөр бүгдээр орж ирээд хоновтол унгаж байгаа биз дээ. Нөгөө тулгын 3 жолоо байна гэсэн чи хайцсан та нар. Монгол улсын ерөнхий хэлэгч чинь, ерөнхий сайд чинь, их хурлын дарга чинь. Тэгж та нар сонгуульд оролцоо биз дээ. Өнөөдөр 3 тийшээ харчаад гурвуулангийнхаа биеийнхээ оруулж ирсэн юмыг унгаас сууж шээ. Зарчимтай байл та. Одоо сүүлдээ бүр давраад ард түмнэр доромжлоод басамжлаад дээр үед нөгөө хушуу газар нутгийг зурж өгдөг, отго жинс өгдөг байсан шиг одоо ингээд би ардсан намын гишүүн учраас өөрийнхөө сумыг би өөрөө зурнаа гэдээ ингээд сууж шээ. Төрийг ийм арчаагүй байдалд оруулж болохгүй. Би үнэхээр харамсаж байна. Үнэхээр эмгэнж байна. За энэ бол сонгуулийн ерөнхий орооны биш ардчсан намын бүлгийн даргын өрөөндөө зурсан зураг гэж ардын намын гишүүд хэллээ. Гэхдээ сонгогдохын асуудал өнөөдөртөө чухал биш ард түмнээ ингэж хуурж болохгүй гишүүд онцоллоо. За ингэж болохгүй гэдэг шүүмжлэл олон байсан ч ардчсан нам олонхороо шийдсэн. За Сүхбаатар аймгийн нэг мандатыг авч увсад нэмлээ. Өөрөөр хэлбэл Сүхбаатар аймгаас нэг хүн увсаас 3 гишүүн сонгогдох юм. За Налах Багнуур Багханга дүргийг нэгтгэн нэг мандаттай байхаар сонгуулийн ерөнхий ороо оруулж ирсэн. Харин Налах дүргийг чингэлдээд Багнуурыг Сүхбаатарт Багхангааг хаан ул дүрэгтээ нэгтгэхээр өөрчиллөө. Мандатыг нь Сүхбаатар дүрэгт нэмж 4 болголоо. Сонгуулийн тойрог хөдөлгөөнд орж нам хүчний зурсан зургаараа төлөвлөгдөж байгааг улсын хурлын цөөнхийн гишүүд эсэргүүцэж эхэллээ. Хөвсгөл төмнийг төлөөлж байгаа их амгалан гишүүний хувьд өмнө нь ийм асуудал үүсэхгүй гэдгийг сануулж байсан. Үндсэн хуулийн зэцгийн дүгнэлтээр жагсаалтын 28-ыг тойрогт нь шилжүүлэх нь зөв. Гэхдээ гарах үр дагавраа сайтар тооцох ёстой шүү гэдгийг хэлж байсан юм а. За өмнөх нэгдсэн чуулганд их амгалан гишүүний хэлсэн үгийг бүрийн ихээр нь хүргэе. Тэгэхээр манай Чимдуган хэлсэн нэг үг байдгийн. Чимдуган юу гэж хэлсэн бэ гэхээр энэ төрийг хууль гацаадгүй харин хуулийг хүн гацаадаг гэж нэг юм үг хэлсэн байна. Тэгэхээр энийг одоо бид нэр их бодож тунгаах юм цаг болсон байна. Ер нь бол мэдээж үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг бол би хүлээж авахыг дэмжиж байгаа. Гэхдээ яг энэ өнөөдөр яг энэ цаг хугацааны хувьд энэ үндсэн хуулийн гаргасан дүгнэлт нь нийгэмд бол маш их тийм ойлгомжгүй эргээд ирээдүйд маш их тийм сөрөг үр дагавар
авчирч ийм ноцтой дүгнэлт гарчлаа л гэж би хараад байгаа юм л та. Хэрв ирээдүйд ямар нэгэн байдлаар энэ үндсэн хуулийн цэцгийг хүлээж аваад за энэ чиглэлээр бид нар сонгуулаа хийгээд ингээд явлаа гэхэд дараа нь одоо нийгэмд энэ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй анхнаасаа одоо хууль бус сонгуулийн хуулиар сонгуул хийсэн гэд биднэрт нэг гашуун туршлага байгаа шүү дээ. 7 сарын 1 гэдэг гашуун туршлага байгаа. Тэг яг ийм нөхцөл байдал үүсэх үедээ л гэдэгт би сэтгэл зовж байгаа. Нэгдүгээр. За хоёрдугаарт нь бол тэр төрийн байгуулалтын байнгын орон дээр гончигд орж дарга эсрэг би энэ дэр нь оролцохгүй гэд ингээ гарч явж байсан л да. Тэгээд би нэг тэрийг хараад их гайхаж байсан. Бас эргэлзэж байсан. Бас айж байсан. Юунаас нь айж байсан гэхээр за магадгүй ямар нэгэн тохиолдлоор гончигд орж дарга үндсэн хуулийн цэцгийн дарга боллоо гэж бодоход намайг дарга болохоос өмнө даргагүй үндсэн хуулийн цэц ийм ажлын хэсэг гаргаад ингээд ийм хууль бус дүгнэлт хийсэн гэж дараа нь ирээдүйд ярих үү дээ гэдэг дээр би маш их болгоомжилж байсан. Маш их эмзэглэж байсан. Өнөөдөр үндсэн хуулийн даргагүй ийм үндсэн хуулийн цэц нь тэг яг 2012 онд хуралдаад гаргаж ирсэн тэр дарга жанцсан гэдэг дарга нь яг өмнө 2010 онд гаргаж ирсэн тэр юунаасаа зөрч одоо өөр өдөр шөнө шиг ийм дүгнэлт гаргаж байгаа байхгүй. Хоёр өгүүлбэр байгаа шүү дээ. Өдөр шөнө шиг зөрчил байгаа байхгүй. Энэ бол цагаан дээр хараар бичсэн байна. Тэр ийм хоёр нүрэ гаргаж байгаад л би их гайхаж байгаа. Тэгээ энэ нэргээд нийгэмд маш их том сөрөг үр дагаврууд авчрах үедээ энийг ер нь энэний хариуцлагыг ер нь ирээдүйд хэн хүлээх юм бэ гэдгийг нэгдүгээр анхааруулахыг хүсэж байна. За хоёрдугаарт нь бол одоо энэ цэцчин бол үндсэндээ ингээд нийгэмд бол маш их тийм нийгмийн тогтворгүй байдал түлхдэг. За одоо манайхан хэлж шүү дээ үндсэндээ энэ үндсэн хуулийн цэцэн өөрөө үндсэн хуулийнхаа хямрал руу түлхэгчдэг ийм нөхцөл байдлыг л үүсгэж байгаа. Хэд хэдэн нөхцөл байдал үүссэн ш та бүхэн бүгдээрээ санаж байгаа. Төсвийн доктортой байдлын тухай хууль дээр баахан хэрүүл маргаан хийж баахан дүгнэлт гаргаж ирээд энэ их хурлын танхим дээр хүлээж авах уу авахгүй юу гэдэг дээр гар үсэх зураал ингээл өрийн босох байхгүй болгоцсон шүү дээ. 3-2 байсан. Их хурлын гишүүдийн 3-2-оор тэр өрийн босхын асуудлыг хөнддөг байсан бол энэ хууль өнөөдөр байхгүй болсон. Өнөөдөр ийм цоорхотой хууль болсон. Ингээд өрийн дарамт нь өнөөдөр улс орны маш том аюултай байдалд хүрэгчэл ийм нөхцөл байдлыг үндсэн хуулийн цэцэн л бас авч хэлсэн дүгнэлтээс болж байгаа үр дагавар байж байгаа хгүй. Бас нөгөө эрүүгийн хуулийн дээр нь баахан тайлбар хийгээд нэг нь маш их том хүлээлт үүсгэсэн шүү дээ. Арилжааны банкуд зүгээр явж ирсэн ипотекийн зээлийг чинь бараг үндсэндээ 4-5 сар зогсоогоод энээс чинь болоод хэдэн зуун мянган хүн чинь энэ зээлийн хүүгээрээ шатлаа шүү дээ. Тэгээ цэцгийн ийм дүгнэлтээс одоо судалгаагүй сэтгэлийн хөөрлөөр эсвэл нийгмийн захиалга оноо нийгмээс оноо татгсан иймэрхүү үйлдэлүүд нь санаатаа санаагүй үйлдэлүүд нь маш их том үр дагавруудын нийгэмдэр тарж байна. Тийм учраас энэ үндсэн хуулийн цэцгийн даргыг нэгдүгээр даргын хурдан томилмоор байна. Хоёрдугаарт яг энэ цэц саяын ийм дүгнэлт гаргасан энэ цэцгийн ажлын хэсгийнхэн дараа нь нийгэмд ирээдүйд болох энэ үүрэг хариуцлагыг та бүхэн хүлээх ёстой шүү гэдгийг би дахиад энэ улсын хурлын энэ дээрээс нэг анхааруулчих гэж бодож байгаа. Эрх баригчдын ийм үйлдэл гишүүдийн дургуутсыг ихээхэн хүргэлээ. Гэхдээ сонгогдож чадахгүй байх уу гэсэн айдас нэгч хүн далга харин ч өөртөө зориулж тойрог зурсан гишүүд хүрээдэр гэсэн ширүүхэн үгийг Хүрлбаатар гишүүн хэлсэн. За шударгаар өрсөлдөж чадахгүй бол өөрт нь ашигтай гэж зурсан зураг дээрх тойрогт нь очиж өрсөлдөе гэж Хүрлбаатар гишүүн ам асуулаа. Ийм онгойны байдалд орж ирсэн энэ чинь хэдгээр 100 бэ ард иргэдээ. Аныхаа эрх баригчдаа бид нар чинь 21-р зуунд амьдарч байна. Ийм зарчимгүй асуудал хандаж болохгүй гэдгийг хэлье. За Ус аймгийн тойргийг бол янз янзаар хуваалаа. Үүнийг хэн хувааваа гэсэн чинь төрийн байгуулалтын байнгын орооны дарга бол хуваах саналыг алтан хуйг нар гаргасан гэдэг энэ тайлбарлсан. Ус аймгийн тойргийг өөртөө ашигтайгаар хуваагаад авчлаа л гэж бодож байгаа бах. Тэг хэнийг сонгох вэ гэдгийг энэ тойргийг ингэж зурсан хүн шийддэг юм уу? Ингэж зуруулсан нам шийддэг юм уу? Үгүй шүү дээ. Ард түмэн шийддэг. Ингээд нөгөө одоо энэ дээрс би нэг жишээ хэлээ л дээ. Энэ манай Ус аймгийн хамгийн зүүн талын сум зүүн хангаагаас Ус аймгийн баруун талын сум бүх мөрөн гээд нэг тойрог ингээд энд нэг хэсэг, энд нэг хэсэг, энд нэг хэсэг, энэ дунд аймгийн төвдөр бас нэг хэсэг. Тэр нь бас эндээ өмцөм. Ус аймгийн зүүн хангаагаас бүх мөрөн хүртэл явхад 600 орчим километр явна. Улаанбаатараас Архангаа ороход 480 км явдаг.
үүнээс илүү их километр явж ажиллах болж шít. Ингэж хувааж болдгийм үү? Ер нь. Тэгээ дээр нь энэ тойргийг Ардсан намын бүлгийн даргын өрөөнд зурж яах гэж юм л. Зурхтаа Хүрлбаатрыг чавчих. Хүрлбаатрыг гаргахгүй байхаар энэ тойргуудыг хуваа гэж ярьж яах гэж. Та нар намайг чавчдаг юм уу? Та нар намайг унгаддаг юм уу? Намайг сонгохыг увсын ард түмэн мэддэг юм. Тэгэхээр одоо би та нарт хэлж байгаад байр суурь илэрхийлээд. Та бүгдийн Увс аймгийн зүүн хязгаарт энд нэг хэсэг тавьсан. Урд талд ингээд нэг хуваачихсан. Увс аймгийн баруун хязгаар болгоо хуваачихсан. Увс аймгийн төв болгоод хуваачихсан. Энэ тойрогтоо ардчилсан намын чаддаг аавын хүү нэрээд надтай өрсөлд. Би амлаа. Надтай ирээд өрсөлд та нар. Энэ зургийг зурсан хүн надтай ирээд өрсөлд. Би өнөөдөр энийг та нараас асууж байна. Ингэж 3 хуваас энд нэг хэсэг, энд нэг хэсэг, энд нэг хэсэг. Нэг хязгаараас нөгөө хязгаарт нь очиход 600 км явдаг. Энэ тойрогт Ардсан намын энэ тойргийг зурсан аавын хүүхд хүрээд ир. Өрсөлдөө. Өрсөлдөө. Ингэж болохгүй шүү дээ. Чаддаг нь хүрээд ир. Амлж авчээ. Шийдэл цаг үе нэвтрүүлгийн шинэ дугаар хүргэлээ. Эх 7 хоногт шинэ мэдээлэлтэй эргээд уулзъя. Хоймор нутаг хөгжил цэцэглэлтээр дүүрэн байх болтугай үзэгч танд сайн сайхныг хүсье.